Hi guys, намайг Пүдэ гэдэг. Би гадаад сурах мөрөдөлтэй. Би ерөөс хичээлээ идгүй, англи хэлээ шийдгүй. Гэхдээ би гадаад явах маш их өндөр хүсэл эргэлзэлтэй. Би ингээл байнга шаналал яаж явах вэ? Би гадаадд л очивол ална гэж боддог гэсэн. Ямар ч хамаагүй. За Америк биш юм гэхэд уршаа ирээнлүү хүртэл ядцгаараа сурчих юмсан гэж би бодоол. Англи хэл сурчих гээл нэг 5 ном эргүүлээл. Тэгэл 3 үг уншаал шаналж. Гадаад руу л явж байгаа аландаа. Энд л би ингээл суугаад байна гэж бодвол би будингийн хаж үзэж юм орол. Гэнтэл би огцом судалгаа хийж би сургууль юмор санагдсан. Тэгсэн чинь би ингээл нэг сургууль болол энийг л алъя гэж бодвол энэ үйл ажиллагааг инхүү эхлүүлсэн юм да. Хичээл хийж гэлээл. Гинтл эрдэм ном маань тарих руу маань 10 100 үгээр ороод би хичээл ном хийж гэлээл дээр. Тэгэл би өгч байгаа юм шиг судалгаа хийж байгаа. Норт Истерн Иллиной гэдэг сургууль ороод тийшээ би аплай хийгээл тийшээгээ тэнцээл би алцаал дайраал би Америк улсыг зорьсон юм. За ингээд нэг л өдөр яа сургууль дээр өдөрлөө. Oh my god. За ингээд нэг хүү сургуультай хамтдаа танилцъя. Гадагшаа сургуульд ирсэн гэж бодох хорхол газар хөрөхгүй үсрээл oh my god. Бүх юм бүр амар гоё өвс нь хүртэл амар гоё дэндүү ногоон харагдаад ийм гоё ногоон өнгөч ийм гоё гэдэг л гэж бодогдвол. Тэгээ ингээд сургууль руугаа орсон чинь би ч өстой итгэж чадахгүй өстой хөхгээл. Oh my god юу oh my god энэ сургууль гэж юу oh my god Америкт ирчлээ. Одоо л яг ална мөрөдөл мэлчлээ. Одоо л би яг хичээлээ хийсэн шиг зэн жоохон ч тийм лөө ингээл унтаж хөвтөх газартаа бас айгуу гоё юм байл шүү дээ. Тэгэл ингээл принтер ингээл хаана очих юм хэвлэх үгээ зовоод авахгүй ингээл сургууль дотор коридорын дотор ингээл өнгөө принтер байж байгаа юм чи яах. Нэг хичээлээс гарлаа нөгөө хичээл руугаа явах цаа. Амар гоё юм гоё ногоон байгууламжтай бүр яа гэдэг юм бэ. Ашаа арлаа 10 ногоон бод. Үнэхээр гоё байх л та юм аа. Үнэхээр сурах орчныг сайхан бүрдүүлж өгсөн сайхан газар юм аа да. Сайхан юм аа энэ Америк орч. Oh my god ингээд та бүхэнд сургуулээ. Албисоор кампусаа жоохон харуулъя. За ингээд янз янзын техмод, янз янзын булангууд энүүгээр зүгээр яа гэдэг юм бэ. Энэ улсын хоронч сайхан юм аа. Гэрээ санаж нүгээл сэтгэл зүйч өгөх юм. Өлсөж нүгээл баг хоол холгүй. Тэгэл гэрээ санаж сэтгэл өвдөж ийн гэвэл заа чи хичээл дээрээ яах вэ? Чөлөө гэж би тэгэл хичээлээ байнга таслаад гэж. Гэрээ би байнга санаад байгаа юм чи яах вэ? Уусаа дэмцтэй эцээц. Тэгэл сургуулиас нь бүр юмар хангах юм аа бүр сэтгэл судлаа сэтгэл зүйч найз залуугаас бусдыг л хангах. Тэгэл яах вэ? Компьютер юу гэдэг бүх хэрэгтэй юм өгж байгаа юм чи яах юм бэ? Сайхан уусын зүгтгээрээ манайхан тэнцээрээ. Юм их хангах юм даа энэ газарч бүр намын сан хичээлийн газар унтаж ивдэх газар найзуудтайгаа хөгжүүлэх газар биеийн тамирын заал одоо юу гэдэг юм жим фитнес усан сан сэлэх газар бүр юу гэдгийг сагсан талбай бүгдээ өгч байна. Па яа ингэ доош харсч яах юм бэ? Суугаад хоолоо иддэг ийм амар том хэсэг байгаа юм чи яах юм? За ингэ та бүхэндээ доошоо бууж харуулъя. Мэдээч одоо үлсэж ядарсан үед оюутнууд маань ишигээрээ дамраад өөрийнхөө ундаа ус юу гэдгийг бүгдийг нь аваад идэх боломжтой. Мэдээч өөрөө мөнгө төлөх байхгүй юу гэж үгүй юм гэж бас байхгүй шүү дээ ард түмэн. За ингээд oh my god арабиад сан гүйж харуулъя. Мангар томзаа. Намайг өмөлт явж чи нэг мухааштай хүн явж ирсэн. За тийм мухааштай ч юм болов уу би мэдэхгүй л дээ. Гэхдээ бүүс гүйжгэлнө өгч. Хами надаа магаалж гэж. Бас нэг сайхан юм нэрөөсө бүр үнэхээр одоо юу мэдж чадахгүй бүгднийг нь асууж сорлох хүн байх юм аа. Бүх багш нараас би чадахгүй би нэг мэдэхгүй гэхэд л би заагаад үгүй би чам туслая гэл ерөөсө хүн болгоно туслая гэл дайраад. Бүр ингээ болохоо мэдгүй хаана хичээл ямар юм хаана юу байгааг мэдгүй чамд ямар л асуудал турлахаар нь асуултанд чи хариулах газар хаа сайгүй байдаг. За энэхүү харагдаж байгаа хэсэг бол ингээ сургуулийн мерч подолка сургуулийнхаа нэртэй ингээд гоё хэрэгсэл хувцс сундаг ингээд юмнуудыг зарж идэг байгаа. Тэгээд сургуулийнхаа нэртэй бодолт авцэг өмсөх өсвөл эндээс бас мөөрийнхөө мөнгөөр бас цахан төлөөд авч болно. Бас айгуу гоё идэг штэ тий. Йоо ингээд хаалган голол гарсан чинь ямар сайхан гэж. Пүү амар гоё ногоон зүлгэн дээр суугаад намаа уншаад хичээлээгээ чийлрээд хичээлийнхэн завсарлагын хооронд ингээл ийм гоё ногоон зүлэг ийм гоё цэвэрхэн ийм гоё байгууламжинд бас хичээлээ хийж чийлэрч суух боломжтой байгаа. За ингээд би мэдээч юу ч хийгээгүй ч гэсэн ингээд хичээлээ хийж байгаа юм шиг харагдаж байна.
цөнхөө ухаад ном унших гэсэн чинь ном байхгүй. Тэгэл юу ч хамаагүй гаргаж ирээл жоохон ном хийж хичээл хийж байгаа юм шиг дүр үзүүлсэн байгаа. Тэгэл ихт нараа амар гоёсэн гадаа яг дулаараа л ёо үнэхээр алтан нар минь над руу тусаач гэл тэгэл өөрөө бас компьютерийн лаптай энд суугаад хичээлээ хийгээд бас лаптопгүй ч юм уу ямар нэгэн лаптопоо мартсан үедээ бас хичээл сургуулаа энд ингээд амжуулах боломжтой бас юм компьютер лабны өрөө бас байсан. За тэгээ энэ бүхэн чи яг одоо та бүхэндээ Роб багшаас илүү дэлгэрэнгүй сургуулийн талаар мэдээлэл бас хүргэе гэж бодсон юм аа бид хоёр. Come in. Hi, Rob. Hello, welcome. How Come are on you? in, please. Thank Take a you. seat. Today we're here for introducing our school and including you, of course. Wonderful. Are you ready? I'm ready. Can you introduce yourself and then your position in the CBT? Sure. Mm-hmm. So my name is Dr. Cook, although you can feel free to call me Rob. I am the Graduate Programs Coordinator here in the College of Business and Technology at Northeastern Illinois University. So what that means, primarily I work with the MBA, the Master of Business Administration students program, and I'm the advisor for that. But I also work with the Master of Accounting and the Master of Computer Science that we have here in the college, just helping out with those coordinators as they do their jobs as well. So I came here from the University of Alabama, where I did my PhD. I grew up in the South. Can you give us an overview of the graduate management and management programs offered at your university? I work primarily with the Master of Business Administration, which is a general leadership degree. And so we are covering a variety of topics of management, marketing, accounting, technology, business research, and so on. The idea being to equip business leaders or unit leaders, organization leaders with the skills, tools, and experience to succeed in leading their units. We also have two other programs, the Master of Science in Accounting and the Master of Science in Computer Science. The accounting program and computer science programs are more specialist degrees. So I want to call them professional degrees, but they're all professional. So it's more about a specific skill set of doing the job yourself. The idea of a Master of Science in Accounting is it's intended for students going to get their CPA certification. What makes our school a great choice for international students like me? Value is what we offer at Northeastern. What does value mean? Value is quality at a price. And so we are a very high quality institution. We have the highest standard of accreditation that is offered here in the US. We also have a STEM designation. We are a STEM designated MBA program for international students. That means you can have 2 years of OPT extension, additional time to work in the US, after the standard 1 year of OPT offered for all graduate students. What kinds of support services are available for specifically for international students? So we have an entire department. We have 3 dedicated people who do nothing but work with international students, and I work very closely with them to make sure we're serving our international students as well as we can. And I think the best illustration that I can give you for the type of service that we try to provide for our international students is that when our international students are coming to O'Hare Airport, just down the street from our university, about 20 minutes or so from our university, we will have a representative from the International Programs Office there to pick you up at the airport and take you to campus if you're staying on campus, or help you to reach your accommodations, because we don't want your first day in the country to be marked with the stress of trying to explore and figure out where you're staying. Does this school help international students to adapt the new environment, cultural shock, and every other thing? So one of the things that we really like are we have cultural organizations, cultural student associations for student clubs that are for students that are coming from somewhere else that can have a piece of home here. So what advice would you give to international students preparing to apply for the university? So I think the number one piece of advice I can give you is to start early, because there are parts that are in your control and then there are things that are not. And the two things that tend to be the most variable are
we ask for letters of recommendation from your either faculty member to say that by giving yourself extra time in case we do run into an obstacle, then we don't have to pile on the stress of a timeline, of worrying, are you going to get it done soon enough to make it to the country? Nice significant alumni coordinators. This is where I was telling you about that networking event. За тэгээ багш маань бүр энэ хоёрч надад юм хамаа танилцуулаад одоо энд ингээд гоё ивент хийсэн гэдэг нөхөөгөө бүр яриад надад бүр бүлт өсөрж өгсөн. Тэгэл яг би чи амар гоё юм бэ гэж би бүр гайхаад шоконд ороод хөөх ийм гоё юм бэс пэйж болдго юм байна гэж бас соёлын шоконд орсон. Нөгөөчөөс тамир цархийг эргэтл ярьж байгаа юм чи. Нэг хичээлээ хийгээд найзуудтайгаа хангаут хийгээд тэгээ энэ чинь ингээд дур зоргоор хөгжилдөж болдог ийм эсгүүд амар Хороо. Ёо би ямар Жорж юм би. Oh my god. Бүтгслэн гоо минь. Хастаа лавчаа. Яах юм бэ хараа. Яагаад дагаад байгаа юм бэ? Би яах юм бэ? Одоо яг дараа бүдэгийн одоо өнцгөр та бүхэндээ тайлбарлаж ярья. Тэгээд сургуульд сурнаа нэтэрэ гэдэг бол одоо мөрөөдлийн юм ерөөсөө огт биш ээ. Ер нь бол тэгээд шууд зовлонлогоо өөрөө л гүйлээ гэсэн үг гэж. Өөрөө л international student-ийн амьдралаар зовлоо. Нэрээ өгөн гой сайхан юмыг ингээл хамтд нь үзэж туулаад нэг нартайгаа болохоор жоохон хялаагаад байна. Тэгээд ямар ч байсан ингээд хялаагаад байгаа юм уу? Миний үзэсгэлэн гоо бүр улам тодорхой шүү дээ. Oh my god. Тэгээд ямар ч байсан нэгэнт ингээд та бүхэн сургуультай ирээд тэ apply-даад нэг жоохон цаг гаргахад л ийм гоё орчинд заяа. Тэгээд ингээд бас ингээд тойроод харуулчих юм. Энэ иргэх юм бол эвдэрчих юм бол бас ийм гоё орчинд ийм гоё ямар гоё юм бэ? Oh my god. Хардаа ийм гоё орчинд Oh my god. Ийм гоё хардаа. Ийм сайхан тэлгэр. Би түрүүн тэр өвсөн дээр сууж бас ном унших гэсэн чинь ном байдгүй тэгээ маск барьцсан гэж. Тэгээд хардаа үнэхээр ингээд гоё сурах орчин хэрвээ чи компьютер лаптопгүй бол сургуулаас чинь хангаад өгөн сэтгэл готролд ороод сэтгэл зүйч нь хизүүдээд гэр оноо санаад байв сэтгэл зүйч гаргаад өгөн яг ингээд чи зөвхөн юмаа сур бид нар бусад бүх юмар нь хангая гэдэг ийм улс шүү. Тэгээд манай сургууль ялангуяа ингээд маш олон гоё opportunity байдаг. Тэгээд ингээд амар хэцүү. Бид хоёр л нэг ирээл ингээд гадаадд сурчаад байгаа юм бол ерөөсөө огтхонч биш. Хүн бол бид хоёр сая энд Монгол хүнтэй даарсан гэж. Тийм. Зүгээр л гоё вебсайт руу ороод apply хийгээл ингээд холбогдох хүмүүстэй ингээд бид хоёр холбож өгөхөд туслана. Тэгээл ерөөсөө маш энгийн. Тэ. Тэгээд ерөөхдөө юу яана? Ишээ яваад үгүй. Нөгөө талд нь харуулъя. Ямар хөвгчлээ юм бэ? Гэтэ ер нь бол ямар ч юм тэгэл айгүй амархан бүтчихэж байхгүй, шантрахгүй гарна нэг шалгалтаа бэлдэж байхгүй юу байдгийн. Бичиг баримт бүрдүүлэх үе чинь бол үнэхээр амар стресстэй байдаг. Тэр үеэл давчих юм бол ингээд ийм гоё орчин, ийм гоё тайван, тэгээ сайхан амттай сайхан кофе. Тийм ингээд гоё. Ийм гоё зүйлсийг хүлээж байна. Тийм тэгээд мэдээч эн чинь хэцүү зүйлс гарна тулгарна. Тэгтээ үнэхээр нөгөө нэг worth гэдэг чи юу гэдгэлээ? Үн цэнтэй. Үгүй it's worth. Үр дүнтэй. Үгүй одоо чиний ингээд зориулсан хөдөлмөр чинь ингээд эргүүлж одоо үр өгөөш өөх болно гэсэн. Тийм үн цэгтэй. За үр өгөөчтэй гэх юм уу? Үгүй. Үр дүнтэй. Чиний ингээд хөдөлмөр зүтгэл гаргасан чинь ингээд үнэхээр үр дүнтэй явах болно. Яагаад заавалаад үр дүнгээ ашиглах гэдэг юм бэ? Ашигтай байх болно. Тэр чинь ингээд worth байх вэ? Worth гэдэг үгийг гоё орчуулаад тавиад хүн байна. Чи жоохон наашлж чамаг ингээд нөө track хийгээд байгаа юм шиг. Oh my god. Яг арай хөөрхөн ингээд track хийгээд байгаа юм үзэж байгаа юу? За тэг чи Америкт ирэх юм бол ийм юм суран заяа. Одоо та нарт харуулъя. За би ингээд танихгүй гадаад эмэгтэй шүү заяа. За. Oh my god! Puri! It's been a while since I've seen you. Oh my god! How are you? Oh my god! Oh my god. Thank you so much. How are you, my friend? Is everything going good? Yes, I'm good. Thank you so much. Please sit down. За энэ бол яг уу яг иймэрхүү юм яг юу гэсэн үг вэ гэхээр бас Are you okay, my friend? Yeah, I'm doing good. How are you? I'm doing great. You should. So nice seeing you, my friend. Of course, my friend. Okay, bye. Bye. За энэ одоо юу гэсэн үг вэ?
Юу гэсэн үг гэхээр чамайг амьдрал яач чааж байсан чи хүмүүстэй ингэж гоё мэдлэл сурнаа гэсэн үг. За тоглосон саяны хол жоок хийсэн. За тэгээд битээрээс нөгөө амар их асуудаг штэ англи хэл яаж сурах вэ гэдэг. Би тэгээ энэ дээр нэг дахиад нэг юм хэлье гэж утсан. We're still learning. Тийм, still learning. Угаасаа сурах хаач гэсэн болоогүй. Гадаад талын ирчүүл чи англи хэл сураал англи хэл чи амар сайн болно гэсэн юм хизээж байхгүй. Тэг өөрөө тэгчихгүй сурахгүй ш битээр ч гэж. Тэгээ ардаа одоо яг тэгэж асуухаасаа илүү манайхаа одоо бол яг тэгэж баг англи хэлээ яаж сурах вэ гэж хүнээс асуувал баг ичгэвтер байдалд орохоор ийм 900 ирчээд байгаа шүү. Тэгээд их сурвалжууд одоо энэ YouTube, Google, TikTok одоо юу гэдгийг бүх сошиал медиануудыг ашиглал англи хэл зааж байгаа өчнөө олон зуун хүмүүсээ тэгээд бит хоёр руу асуухаасаа илүү өөртөө жоохон хичээл зүтгэл гаргаад цаг зав гаргаад өгөх юм бол одоо англи хэл сурахад бол нэг амар одоо асуудалтай болвол байха болсон цаг шүү. Тэгээд бит хоёр шиг бас нэг юм дуудлага асуудалтай хүмүүс байл одоо бүр ичиж мичгээсэж өнгөрсөн цаг үе шүү guys. Тийм шүү дээ өөрийгөө л нөгөө үгээ хэлээд ойлгуулж ивэл одоо тэгэл одоо хамгийн наад захын боллоо гэсэн чи гадаад аль нэг улс орноо аялах гэхэд зүгээр чи англиар ярьдаг л хам бол ямар ч хүнтэй ойлголцсон. Тийм ер нь бол хэл гэдэг юмны чинь хамгийн гол үүрэг орил нь юу вэ? Ойлголцох шүү дээ. Тэрнээс биш би нэг амар гоё юм төгс American accentтэй, British accentтэй байх ямар ч албагүй би бол Mongolian accentтэй хүн. Тэр мэрэндээ битгий санаа зовоорой. Гол нь битээрээс өгөх хамгийн том зөвлөгөө бол битгий ичээрэ гэдэг байгаа шүү. За тэгээд бас битгий залхуураарай. Зүгээр л ингээд гадуур залхуурж болохгүй шүү. Тэгвэл ингээд юм broken хадлаа яриад. broken англид бол. За тэр ч яхаа. За тэгээ ерөөхдөө тийм лээ. Тэгээд өнөөдрийн бит хоёрын хамгийн гол өгч байгаа энэ бичлэгний маань зорилго бол ийм гоё орчинд, ийм гоё хүмүүстэй ёсыг нь судлаад усыг нь уугаад тийм culture чинь юу хөлээ? Соёлыг нь судлаад яг судлаач модлаад ахын ч юу зүгээр л суралцаад гэх юм уу суралцаад орж амьдраад тий. Тэгээ юу юу л ингээл Америк хүн бол ингээд бай гэсэн үг бол биш л дээ. Гэхдээ ингээд гоё юм үзэж нүд тайлгдах чинь нэг ийм л утга учиртай байсан юм байна гэдгийг бол Америк улс дээрээ л яг ойлгож байна. Тийм учраас сургууль сурна гэдгийг заавал бас ингээл 100% хичээл ном сурахаасаа гадна шүү дээ. Маш их юм амьдралын хичээл суралцдаг. Яг дургу үедээ би яаж дуртай байгаа юм шиг байх уу гэдэг үеэс хэцүү хүмүүсийн арга ивийг олно, тэ уучраа олно, болохгүй амиг яаж болох уу гэж бодно. Хүмүүстэй communicate хийж сурна, тэ ингээл маш олон амьдралын хичээлд ингээд бас суралцдаг аа. Тэгээд өнөөдрийнхөө ийм бас нэг та хэддээ яг сургуулаа танилцуулангаа баг сайхан мэдээлэл өгөх юм зорилготой бичлэг байлаа. Тэгээд өөр нэмэлтээр асууж тодруулах зүйлээ бол бит хоёрын Instagram руу бичээрэй. Тэгээд за тэгээ бит хоёр одоо сургууль дотор ороод ирсэн явж байна. Машин руу орчихгүй бол би нөгөө цүнхээ үлдээсэн цүнхэн дотор жоохон кэш маш бас хамаг хичүүгээрэнтэй байгаа. Тэгээд цүнх машина төгжөөгөө онгорхоо гараад ирсэн гэдэг явж. Гараад ирсэн машин маань халуун. Яг хөө нөгөө Америкт байгаа болохоор жоохон ихтгэлцлийн сургуулийн орчинд байгаа болохоор ихтгэлцлийн хүрээнд л ингээд явчлаа. Because she has no brain and she forget everything very very fast. and sometimes it's so hard. Энэ нэрээ сурагчдад нөгөө тусалдаг welcome desk гэж нэрлэдэг энэ. Тэгээ энд ингээд суугаад зураг мураг авахлаад оюутныхоо үнэлхийг авна. Тэгээд хэрвээ ингээд төөрж мөрөөл хичээл мичээл чи хаана орохоо мэдэхгүй эсвэл тэр танхим хаанаага энэ хүнийг яаж олох уу молох уу гэл одоо нэг жижиг шажиг шалдар булдар нэг гээд асуудлууд байдаг штэ. Тэднийг ингээд асуухын тулд тэр welcome desk гэдэг дээр хурж ирээд асуугаад бүх асуудлыг шийдүүлдэг байгаа. За тэгээд бас жоохон хөнгөн үед нь ирлээ. Оюутнууд бас яг хүнтэй үед нэрх юм бол бас энэ тэндгүй хүмүүс суугаал хичээл амаар бол завгүй л байдаг юм байлээ. Тийм байгаа. Тэгээд өөр гой нэмэлтээр хэлэх юм юу байгаа вэ? Тэгээд ер нь л яг хуу сургуультай энэ сургуультай холбоотой. Аха. Окей. Yeah. Энд нөгөө нэг National Geographic-аас фильм хийж байгаа гинэ. Тэгээд тийм зураг авалт явагдчих. Гэтэ ямар гоё юмтай таарав те? Хальт харуулчих уу? Тэндээ. Вау. Very nice. За тэгээд юу ярьж байгаа марч юу? Юу ярьчихлаа? За тийм сургуультай холбогдлолтой ер нь тэгээд яг энэ сургуулийг сонирхож байгаа хүмүүс байх юм бол бид хоёртой холбогдоорой. Тэгээд
Бид хоёр Thank you ингээд so much. та нартай ингээд зүүмээр зүгээр шууд яриад за одоо энийгээ тэг энийгээ бүгэл энийгээ яасан гэж туслахгүй хамгийн гол бид хоёрын туслах юм чиглэл өгөөд яг чи энэ бичиг баримтыг бүрдүүлэхэд хинтэй холбогдох юм энэ асуудал дээр чи хин чам тусалж чадах юм гэдэг юмн дээр нь ингээд бид хоёр одоо тусалж өгөн тэгээ газар тавиад. За guys, илүү дэлгэрэнгүй мэдээлэл description хэсэгт ингээд орууллаа шүү. Та бас сайн уушид үзье судлаарай. Харагч гин үү? Хүй, hello. 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 За ингээд за ингээд л тусахаас хаан зогсох. За туслах байгаа. За тэгээд өнөөдрийн бит хоёрын энэ хүү бичлэгтэй хамт байсан та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бүгдээрээ өөрсдийнхөө Америк биш юмаа гэхэд Хятад, Солонгос, Америк, Унгар, Тунгар, Тажикстан, Кыргызстан юу гэдгийг те өөрсдийнхөө хүссэн тэрхүү сургуульд заавал суралцаарэ. Тэгээд жоохон л хичээх юм бол чи чаддээ шүү. Бити шантраарай гэж. Дээрээ бүдгийн зүгээс хэлмээр байна. За бай. Бидний бичлэгтэй хамт байсан баярлалаа. 23 би нэ. Тэгээд бичлэгтэй хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Bye.